За одоо бид нар үндсэн зурлагуудыг яаж бичих вэ гэдгийг давчгаа эхнээс нь танилцуулъя. За хамгийн ихний зурлаг бол нуруу. Нуруу бол хамгийн гол зурлаг. Өөрөөр хэлбэл бүх зурлагуудыг нуруугаар холбож бичдэг учраас нурууг бид нар их сайн бичиж сурах шаардлагатай. Тэгэх юм бол бидний бичгийн сайжирна гэсэн үг. За тэр нэг дугаар байж 1 гэсэн дугаар байна. За тэр бол нэг л хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл адилхан яг хоорондоо адилхан зайтай 5 шугам байна. 5 шугамныхаа гол шугамн дээр нуруугаа бичнэ. Үзгээ биеэрээ зүв бариад 1. За энд бол 2 шаардлага тавина. Нэгдүгээрт нь бол тэгшин бичнэ, хоёрдугаарт нь жиг даралттай байна гэж байгаа. За хоёр дахь нь бол энэ шүд байна. За шүдэн дээр бол харин бол энэ 1 2 3 гэсэн юм дараалал гараад ирж байгаа. Энэ бол нөгөө зурлагаа бичих хөдөлгөөн буюу зурлагын бичих дараалал гэсэн үг. За нэгдүгээрт нь бол нуруу, хоёрт нь шүд. Шүдэн бичгтээ бодор 45 градусын даралгаатай шүдэн бичээд үзгээс биерээ салгалаг үгээр гол шугамн дээр аваачаад нуруугаа бичиж. За дараагийнх нь бол шил байна. Шил бол шүдтэйг адилхан төстэй. Шүднээсээ 2 дахин урт 40 45 градусын налуутай адилхан. Дараалал мөн адилхан 1 2 3 гэсэн дараалалтай. Ингэж явна. За дараагийн нэг зурлаг бол дэтэн байна. Дэтэн бол хамгийн бас үндсэн зурлаг. Өөрөөр хэлбэл үг болгон дэтмээр эхэлдэг. Тийм учраас дэтмээ гоё бичих юм бол гоёгоос орчих юм бол үг чинь яаж эхэлсэн байна цаашаа бичих чинь тийм болно гэсэн үг. Тийм учраас бид нар дэтмээ сайн хийж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1 дараад нарийнхан дараад энэ дээр дарсан байна. 2 шүдвчлээ, 3 нуруу. За гидс бол бусад зурлагуудаа бодвол нэлээд хүндэвтэр зурлаг байгаа. Яг гэвэл олон удаа хөдөлгөөн орно. 1 2 3 1 гээд нуруу 2 гээд үзгээс гидсээ хийсэн байна. 3 нуруу төгсгсөн. За энэ дээр нөгөө өргөлт даралт бүдүүн нарийн зурлагуудыг их ялгаруулж сайн гаргах хэрэгтэй тэгжээж гоё харагдана. За энийг бид нэр их сайн хийж сурах хэрэгтэй. За дараа нь бол энэ орхиц мөн адилхан 3 1 2 3 нарийнх ихлэлээ дарлаа. Дундаа нарийнхан дахиад дарлаа, нарийслаа төгслөө. За энэ бол 45 градусын налуутай байгаа. Гэхдээ яг тэгшин биш байна. Жаахан ном хэлбэртэй харагдвал гоё харагддаг. Тийм учраас энэ дундаа нарийнхан өргөлттэй, хоёр талдаа даралттай ингэж бичиж байна. За дараагийн зурлаг бол сүүл. Мөн адилхан 1 2 3. За хараарай. Нуруунд дээр дарлаа. Өргөлөө. Дахиад дарлаа. Төгслөө. Үзүүрлээ дууссан байна. Төгсөлд нь 5 дугаар шугаманд даваад үзүүрлээ дуусч. За дараагийн зурлаг бол ном байна. За нуруу шүд 1 гээд 2 гээд номоо хийсэн. За энд бол энэ бүдүү өргөлт даралт бүдүү нарийн зурлагуудыг ялгаруулж чадвал энэ их гоё харагдана. Бүгдийн жигдхэн гэж бичих юм бол энэ бол тийм сайн харагддаг. Цаад зарчим нь бас тийм өргөлт даралтыг заашгүй гаргах шаардлага тавигддаг. За дараагийн зурлаг нь бол ивэр байна. Одоо бид нэр түрүүний шүдэн дээрээ дахиад нэг зурлага нэмээд нэлээд олон зурлаг болоо нэлээд хүндрээ явж гин гэсэн үг. За 1 нуруу 2 шүд 3 ивэр. Иврээ бичгтээ шүднийхээ дээд талаас дээдлийн нуруунаас нарийнхан эхлээд дараад нарийнхан дуусч. Өөрөөр түрүүний нэг 45 градусын налуу гэдэг энэ дээр бас харагдана. Үгийн төгсгөлдөө бол хараараа өөр байна. Үзэг салгалгүйгээр биччихэ. Энийг сайн ажиглаад аваарай. Дараагийнх нь бол энэ гизэг мөн адилхан 1 2 3 үзгийн салгаад шүднийхээ дээдлийн нуруунаас нарийнхан эхлээд дараад нарийнхан дуусч. Харин үгийн төгсгөлдөө юм дараа өөр байна. Энэ нуруу өчлөө одоо эсвэл гэж хэлдэг. Үзгийн салгаад гизгээ бичиж. Гизгээ бичихтэй нарийнхан дараад нарийнхан. Тусал бол дан тусал давхар тусал. Яг тэр шүднийхээ урдлынх нь 2 дугаар шугамн дээр юу шүднийхээ урдлын харалдаа шугамн дээр дээрээс нь тусч байгаа хэлбэртэйгээр бичиж байгаа. Энэ бол бөөрийнхий биш, цэг биш. Дээрээс нь нарийнх эхлээд тусч байгаа хэлбэртэйгээр. 2 тусал байх юм бол 2 шүднийх нь харалдаа тусал бичнэ. За дараа нь энэ завжны ардлын туслыг бас мөн адилхан яг энэ хурцсан цэгнийх нь дээр дор бичиж байна. Гэхдээ түрүүний энэ хоёр тусал бол яг нэг шугамдаар бас биш байна. Түрүүний 45 градусын налуу яг энэ таарч байгаа. Яг энэ 45 градусын налуун дээр нь хоёр тусал хийсэн. За ингээд бид нар бол үндсэн зурлагууд бол гол зурлагууд нь энэ байж байгаа. Одоо бид нар эднийг бичиж сурчих юм бол
Жаалжийнхан дээр нь нэмээд хасаад ингээд бусад бүх зурлагууд бүтгэх боломжтой.